амьдралын хүсэл мөрөөдөл, аз жаргал, амьдралын сайн сайхныг тэтгэдэг нь хайр халамжин болов уу гэж би боддог. Оюутны 3 дугаар курст байхад манай ангийнхан хотоос ойрхон нэг амралтын газар очиж амархаар болсон. Тэр амралтын газар очиход дөнгөж нэр нэгдэж байгаа хэдэн гэрүүд байсан. Нэг сайхан зантай ах хуурж бидний хүлээж аваад л өдөр оройн хоол хийж өгвөл оройн гитар тарж дуу дуулж өгвөл надад тэр айгүйх таалагдсан. Яагаад ч юм надад маш их таалагдаж би өөрөө ирэхгүй татгцсан. Үеийн залуучуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго ярихаар нэг л хол санагдаад л. Гэтэл манай хүний хийсэн, бүтээсэн байдал, хийж байгаа ажил, ярьж байгаа амьдралын зорилго надад илүү ойр санагдаж, бодит юм шиг санагдаж, өөрөө ирэхгүй л би татагдаж. Сургуулаа хаяад хөдөө нөхрийнхөө ажлын газар нүүж утсан. Удаачгүй анхны хүүхэд маань төрсөн. Би хүүхдэд харахын хажуугаар хөртөө туслаад гэр бүлийн бизнес гэдгээр аль болох бүх юмд нь оролцож амрагчдын хоол унд хийгээд л цэвэрлэгээ хийгээл бүхэл ажилд нь аль болох туслахыг л бодоод гүйдэг байлаа. Энэ болгон байна манай хүн болохоор чи амрагчдаа зугаацлаа, цэнгэлээ, инээж хөөрлөө, чамд сайхан байна уу гэл хэлдэг болсон. Би ихэндээ тоглоод байна л гэж боддог байсан. Тэгсэн нэг л өдөр намайг гэлдвэр хэлж, харааж, өглөж, доромжилж эхэлсэн. Энэ байдал үргэлжилсээр л байсан. Удаачгүй ахиад 7 хоногийн дараа надад гар хүрсэн. Гинт алхтаа тавсан. Би бүр цочролд орсон. Хичнээн их гомдсон ч эргээд л маргааш өглөө ажил эхлээл амьдрал үргэлжилсэн. Би энэ алганыг твжсэн. Ахиад л удахгүй 7 хоног ахиад гар хүрсэн. Ахиад гар хүрсэн. Тэгээд л сүултээ хүнээс хол байж эхлэв. Хүнтэй инээ хийж боллоо. Айсандаа. Аль болох холоос байж аруur ажиллаа хийдэг боллоо. Тэгэхээр чи ажил тусалсангүй, чи хол байлаа, чи юм хийсэнгүй гэх юм. Тэгээд л ажиллаа хийгээд эхлэхээр хардаад эхлэх юм. Удаачгүй ахаал 7 хоногийн дараа намайг зодсон. Тарих толгоор нүүр амсуу. Нэг өдөржин ойллаа. Нойргүй хомлоо. Яах ёстой вэ гэж бодлоо. Тэгээд л хүүхдээ хараад твцсэн. Сарын дараа намайг хэвтэрт хүртэл зодсон. Би босч чадалгүй 3 хоног хэвтсэн. Хамаг амьдрал нь орчих шиг л болсон. Надад ямар ч хүсэл мөрөөдөлгүй болсон. Амьдралын зорилгогүй болсон. Тэгээд л 3 хүүхдээ аваад ээж аваад тавьсан. Удаачгүй нэг 12 хоногийн дараа нөхөр маань ирлээ. Янз бүрээр гуйлаа. Эхэндээ ч татгал зааллаа. Сүүлдээ 3 хүүхдээ харахлаар өрөвдөд өөрийгөө залааслал 3 хүүхдээ ботол буцаал ирсэн. Эхэндээ ч ихний томог сайханлал амьдрал. Хайрлал, халамжлал. Тэгэхээр нь баярлал. Ажиллаа хийгээл амьдралыг гэрэлгээгээтэйгээр хараал. Сарын дараагаас ахиал эргээл нөгөө байдал эхэлсэн. 3 хөөрхөн хүүхдээ харахлаар салах хэцүү. Өөрийгөө залиусалж энэ амьдралд
эцэг хүртэл үзэх ёстой юм. Би ер нь яах ёстой өөрөө өөртөө ярьж эхэлсэн. Нэг л мэдсэн энэ амьдрал 10 жил өнгөрцөн. 3 хүүхэдтэй болсон. Би яах вэ? Яах вэ? Яавал дээр үү гэж өөрөө өөртөө өдөр болгон цаг үргэлж ярьдаг гэсэн. Хүн яг одоо жишээ нь би өөрөө энэ тойргоос гарч чадахгүй л өөр хинж гаргаж намайг хөхгүй юм байна. Тэгэхээр би нэг л өдөр би яасан бүм надаас нэг зориг гарч би нэг өдөр энийг бүр дахиж ирэхэргүйгээр энэ хаалгыг хааж гарсан. 3 хүүхдээ аваад. Тэгээд энэ болгоны дараа өнөөдөр би эргээд харж байхад би зөв алхам хийжээ гэж бодсон өөрөө өөртөө баярлцгаа. Би өнөөдөр амьдралын сайн сайхныг харж надад сайхан шинэ амьдрал ирсэн. Энэ болгоныг би өнөөдөр олсондоо туйлын баяртай. Хэрвээ над шиг яг энэ амьдралыг туулж байгаа миний амьдралыг туулсан шиг өсгөөчүүд байх юм бол та бүхэн цагдаагийн 107 гэсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн хэлцээ утсанд хандаж өөрийгөө аврах амьдралын сайн сайханд хүрэх алхмыг хийж болно шүү. Энэ болгоныг би өөрийн биеэр туулсан учраас надтай адилхан эмэгтэйчүүд байвал яг өнөөдрөөс эхлээд та энэ алхмыг хийгээрэй. Амьдрал баялаг юм байна. Сайн сайхан байд юм байна. Өнөөдөр би амьдралын сайн сайхныг хүртээд 3 хүртээгээ аз жаргалтай сайхан амьдарч байна. Та нарт ч гэсэн амжилт хүсье. Амьдрал сайхан шүү.